Бид нар Галат номоос явж байгаа. Галат номын 5 дугаар бүлгийг өнгөрсөн 7 хоногт бид нар эхлүүлсэн. Одоо дараагийн хэсэг рүү орно. Өнгөрсөн хоногт бид нар юу ярьсан тухай та нар санаж байна уу? Биднийг Есүс эрх чөлөөтэй болгохоор чөлөөлсөн гэж хэлж байгаа. Тэрээс буцаад нэг өөр нэг боолчлолд аваачаар нэг боолын эзнээс нөгөө боолын эзэн рүү чөлөөлөөг. Яг л чөлөөлсөн бол чөлөөлсөн. Яг нь юдэчүүдийн хувьд болохоор хуулийн тэр нөгөө боолчлолоос чөлөөлөгдөд Есүс итгэж болно. Гэхдээ бас хуулиа барьсаар байх ёстой гэсэн ийм зүйлийг хэлсэн. Тэгэхээр Паул ерөнхийдөө гол хэлж байгаа гол шалтгаан нь тэднийг буруутгах байгаа гол шалтгаан нь Есүс тэр нэмэх нь ямар нэг юм л байвал тэр бол аврал биш. Есүс тэр нэмэх нь юу ч байхгүй л байх ёстой. Тэгэл яг жинхэнэ аврал байна гэж. Хэрвээ Есүс дээр л ямар нэгэн зүйл нэмчихэл юм бол хүний оюун санаанаас үүссэн ямар нэгэн зүйл. Тэр байтугай бүр цуглаандаа явах, залбирах, Библи унших нь хүртэл хуульчлагдаад ирэх юм бол тэр бол яг авралын үйл ажиллагаанаас гадуур юм болж байна гэж. Нэг талаар энэ бол толгой ирэхээр зүйл дээ. Яаж тийм ээ? Тэнд байсан олон юдэчүүд одоо Паулыг буруутгаж байгаа. Энэ нөхөр хүмүүсийг хуйлгүй болгож байна. Хуйлгүй болохоор юу болох вэ? Анархизм болно. Хүмүүс зүгээр л дуртай юм хийн. Дур зоргоороо ажиллана. Тийм ээ? Хинт ч хамаагүй юу ч хийж чаддаг болно. Хүндлэл гэж байхгүй, ёс журам гэж байхгүй, хязгаар хүрээ гэж байхгүй. Дуртай юмаа ярьдаг, дуртай амьдралаараа амьдардаг. Нүдэндээ юу зөв гэж харагдсан тэрүүгээр амьдрах болно. Тэгэхээр энэ Паул бол ер нь жоохон буруу яриад дандаа гэсэн. Ийм буруутгалд магадгүй Паул хүрж их шиг. Тэм учраас Паул үлээгээрээ наад бодож байгаа чинь буруу. Тэгээ өнөөдрийн бидний унших тэр хэсэг дээр яагаад гэдэг тухай ерөнхийдөө ярьж байгаа. Өнөөдөр олон Христ итгэж хүмүүс бид нар одоо гим нүглийн боолчлоос чөлөөлөгдсөн гэж ингээд ярьдаг. Гэж ярихдаа заримдаа өөрсдийнх нь бодолд нэг буруу юмыг яг боддог. Би чөлөөлөгдсөн юм чинь дураараа ашиж болно. Би уучлаарай гэж Есүсээс хэлчихвэл тэгэл уучлагдаж чинь. Би юм нүгэл хийх дуртай, Бурхан уучлах дуртай, аль алин дуртай юм хийж штэ гэж. Тийм ээ? Тэгээ яг гой таарж байгаа юм биш үү гэж. Би өөрөө дуртай юм хийгээд тэр нь хэрэг нүгэл байх юм бол тэрийг хэрвээ би мэдэх юм бол уучлаарай Бурхан минь гэж хэлчихэд тэгэл угаасаа Бурхан уучлах ёстой бол. Угаасаа би уучлаа гэж хэлсэн. Тэгэл болоо. Тэгэхээр миний амьдрал яах нь хамаагүй гэж байна. Энийг антиноминизм буюу одоо хуулийг үл хэрэгсэх үзэл гэж заримдаа хэлж байгаа юм л да. Licentious гэж би өнгөрсөн 7 хоногт бас танд танилцуулсан те. Лиценз авсан хүн шиг. Нүгэл хийх лиценз авсан хүн шиг. Дур зоргоороо аашлах ийм боломжтой болоо. Одоо би мэдсэн. Бурхан намайг уучлна. Би яг ямар хүрээнд яаж яхаа би мэдлээ. Тэ юу ингээл бүр амар одоо хүн алж хүрээ талахгүй бол би ер нь бол гайгүй гэсэн ийм одоо байдалд хүмүүс хүрхүйц ийм одоо сайн мэдээ яриад байгаа юм биш үү Паул чинь гэсэн ийм одоо нөхцөл байдлын одоо тэр хүрээний дотроос Паул Галатиханд одоо яг сургамжилж байгаа. Тэгээ бүгдээрээ өнгөрсөн 7 хоног 12 дугаар ишлэлээр дууссан байгаа. Тэгээд 13 дугаар ишлэлээс харъя. 13 дугаар ишлэлээс 5 дугаар бүлгийн Галат 5 дугаар бүлгийнхаа 13. За би уншиж та нар хараарай. Ах トゥ нараа та нар эрхчлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрхчлөөгөө мах бодын төлөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил. Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь чи хөршөө өөрийн адил хайрлал гэсэн нь юм. Хэрв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмдөг бол та нар бие биенээ хөнөөхвэ гэж болгоомжлогдов. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмыг чинь хийлгэхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг гэжээ. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор эс байна гэж. Амен. За Паул одоо яг галатчуудын нэг тийм ойлголтыг одоо
зөвшөөрүүлэх гэж яг энийг хэлж байгаа. Та нар хуулиар явна гэдэг бол буруу. Энэ бол та нарыг буцаагаад нөгөө хуулийн боочлолд оруулна. Хууль бол зөвхөн таныг гим нүгэлтэй гэдгийг л хэлнэ. Тэрнээс гим нүглээсээ гитлэх хүчийг өгөхгүй. Таныг буруу байна гэдгийг л хэлнэ. Харин бурууга зөв болгох замыг чинь одоо замаар явах хүчийг чинь өгөхгүй тэр хууль өөрөө. Харин юу гэх юм бэ гэхээр аюу олон хүмүүс юу гэж боддог. Би өөрөө тэгвэл гой санаад, гой бодоод, гой сэтгээд, гой зөв явчих юм бол болох юм биш үү гэсэн ийм ойлголт нүрэх гээд байгаа. Тэгмэд Паул энэ ч хэлж байна. Үгүй. Тэр бас буруу. Хэрвээ бид нар 13 дугаар ишлэлээс харах юм бол Паул энэ ч ингэж хэлсэн. Ах トゥ нараа эрхчлөө өөд та нар дуудагдсан гэж. Яг гоо дуудлагын тухай хэрвээ бид нар Библиэрс ингээ харах юм бол Бурханы дуудлага бол дандаа пакэж багцаар ирдэг. Зүгээр л нэг чи тэгэрэ гэж хэлчихэд тийм боломжгүй нөхцөл байдалд нь тэгэх ёстой чи гэдэг ийм юм өгдөг. Хэрвээ багш хүүхдүүдэд бид нар даалгавар өгөх юм бол яаж тэр даалгаврыг хийх вэ гэдэг арга замыг зааж өгснийхаа дараа даалгавар өгдөг үстэй тийм ээ. Хэрвээ тийм аргыг хэлэхгүйгээр зүгээр чи энийг хийгээд ирсэн байх ёстой гэх юм бол тэр ер нь муу багш болдог. Харин бидний бурхан бол маш сайн багш. Би ариун, та нар бас ариун бай гэж хэлсэн. Энэ бол бидний дуудлага, ариун байх дуудлага. Гэтэ яаж гин нүгэлтэй хүмүүс бид нар ариун байх юм? Бурхан тэр ариун байх боломжийг нь тэр чадварыг нь хамт өгдөг учраас боломжтой болдог. Хүмүүс хамгийн өрөвдөлтөй Христ итгэгч гэж хэнийг хэлэх вэ гэх юм бол Бурханы дуудлагыг өөрийнхөө хүчээр хийх гэж яваа итгэгчийг хэлнэ. Хамгийн өрөвдөлтөй итгэгч. Яг л өөрийнхөө хүчээр угаасаа барахгүй. Нөгөө хуруу дотно гэдэг шиг юм болж байгаа. Яаж ч гоё хичээсэн. Бурхан өөрийнхөө хүмүүсийг өөртөө дуудахдаа ямар нэгэн үйлчлэл дуудахдаа тэр үйлчлэлийг хийх чадварыг нөгж байгаа. Хүчийг нөгж байгаа, боломжийг нөгж байгаа. Тэрнээс биш зүгээр л чи тийм байгаараа гэж хэлж алгуулаа дараа нь хурж ирээд тооцоо боддог. Тийм одоо босстой адилхан тийм бурхан биш. Энэ дуудлага бол эрхчлөөтэй болгох дуудлага гэж энэ Паул хэлж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр эрхчлөөтэй байж чадна гэсэн үг. Тийм байж чадна. Яаж тэр эрхчлөөтэй бид нар байх юм бэ гэж. Хэрвээ бид нар 13 дугаар ишлэлээс үргэлжлүүлээд харах юм бол та нар тэр эрхчлөөгөө махбодын төлөөх таатай боломж гэж битгий ашиглаарай гэж. Тэгэхээр ер нь бол хүмүүс бол махбодын одоо эрхчлөөг бол махбодын төлөө ашиглана гэж боддог. Түрүүн миний хэлснээр нэгэнд би чөлөөтэй болсон ч одоо би дуртай гим нүглээ хийнэ гэж. Дуртай муу мухагаа хийж болно гэж. Гэсэн ийм ойлголт руу шууд хүмүүс шууд боддог автоматар. Энэ бол нөгөө дефолт гэж ярьдаг шүү дээ тийм үү? Шууд автоматар тийм байдаг хүмүүс гим нүгэлтэй учраас. Хизээч хүн би эрхчлөөтэй болсон ч одоо би өстой Бурхны төлөө эрхчлөөтэй болъё гэсэн шууд автомат бодол байхгүй. Шууд гим нүглийн эрхчлөөгийн тухай боддог. Жиддий худлаа үнэн хэлээ, хулгай хий. Тэ завхарсан юм байдалтай байж болно гэсэн ийм зүйлүүд хүмүүс шууд бодогддог. Харин Паулын хэлсэн энэ бол үгүй. Махбодын энэ одоо таатай нөхцөл рүүгээ битгий бод. Энийг ер нь мах бодлог амьдрал гэж хэлж л да. Ер нь яг хуу эртээр үеэс яг хуу Христ итгэгч хүмүүс тиймэрхүү нөгөө бодол нөхцөлтэй амьдралтай хүмүүсийг дандаа карнал гэж ярьдаг байсан. Карнал хүмүүс гэж энэ латин үгнээс гаралтай. Ер нь карн гэдэг энэ үг нь болохоор өөрөө зүгээр махбод гэсэн үг л дээ ер нь бол. Тэгээ махбодлог гэсэн ийм байдлаар карнал хүмүүс гэж ерөнхийдөө ярьдаг. Ийм махбодлог байж болохгүй гэж. Эрхчлөөгөө зүгээр муу мухад ашиглаж болохгүй гэж. Альва юм дандаа гоё юмыг дандаа муу болгох боломжтой байдаг тийм ээ. Айгүй гоё сайхан хутгийг хүн зүсгэд хэрглэж бол муугар. Тийм үстэй тийм ээ. Одоо боо зэвсэг гэдэг хүмүүс тийм ээ одоо ан гөрөө хийж анх одоо хүний нийгмийг байгуулахад их чухал одоо хэрэгсэл байсан ч одоо хүнээ алдаг юм зэвсэг болцсон. Тийм ээ. Ан гөрөө хийхээс илүү хүн алдаг юм зэвсэг болцсон байгаа зарим нийгэмд бол. Есүсийн өгсөн эрхчлөөг яг Христ итгэгч хүмүүс яг тийм замаар бас хэрэглэх аюултай байх гэж хэлж байгаа. Яаж бид нар өнөөдөр тэгвэл өөрийнхөө Есүс Христос авсан энэ эрхчлөөгөө карнал буюу энэ мах бодлого биш байлгах вэ? Энээс яаж бид нар
хол байж болох вэ гэдэг талаар Паул энэ ч тэр хүмүүст одоо загч хэлэх гэж байгаа. 13 дугаар ишлэл дээрээс хэрвээ бид нар дахиад харах юм бол энийг та нар одоо таатай өөртөө боломжтой юм нөхцөлтэй байлгах гэхээсээ илүү харин яа гэж бие биендээ хайраар үйлчлэх гэж байна. Хүмүүс бол өөрийгөө хайрлах айгүй одоо дуртай. Хүнийг хайрладаг нь яаж хүмүүсийг хайрлах вэ гэж бид нар ярьдаг л үнэндээ бол бид нар бол хүнийг биш өөрийгөө яаж хайрлах вэ гэдгийг бол хүнээр заалгахгүй. Олон хүмүүс зураг авахулсан байл али харъя дараа гэдэг хамгийн эхлээд хэнийг хардаг лээ бид нар өөрийгөө л хардаг. Арга муухай байна. Яасан бэ? Би нүдэ анчиж. Гэхдээ хажуу түмчин гоё харгасан байж хамаагүй зүгээр энэ муухай зураг. Өглөө босоод бид нар өөрийгөө л боддог. Орой унтах хүртлээ. Хинээрч бид нар өөрийгөө хайрлахыг заалгахгүй. Хүүхдүүд хүртэл тэрийг мэднэ. Төрөлхийн. Тийм учраас хуучин гэрэн дээр бурхан өөр чигээ бусдыг хөршөө хайрлаа гэдэг ийм хууль өгсөн байна. Яг л яаж хайрлах вэ гэдгийг заах хэрэггүй. Зүгээр л өөр шиг хайрл гэж хэлсэн шууд. Яг л хүмүүс өөрийнхөө хайрлахыг аюу сайн мэддэг. Тэгээд энэ ч Паул юу гэж хэлж байгаа тэр хууль бол ерөөсө бүхэл хуулийг багтаадаг өөртөө гэж. Хэрэг бид нар мах бодлого амьдралаар амьдрмааргүй байгаа бол бид нар бусдыг хайрлах хэрэгтэй гэж. Мэдээж бид нар хайрын тухай ярих юм бол энэ хайр дурлалын тухай яриаггүй гэдгийг бид нар мэдж байгаа юм чи. Энд чи агапе гэдэг үг орсон байгаа энэ хайр гэдэг энэ үгэнд. Энэ грек хэл дээрх сонин шүү дээ. Хайр гэдэг үг дөрвөн янзаар хэрэглэгддэг. Тийм ээ. Агапе гэх юм бол бурхны хайр. Ямар ч нөхцөл болцол ямар нэгэн хариу нэхгүйгээр хайрлахыг хэлж байгаа. Тэгээ одоо бурхан хүндрэлтийг аврах шаардлага байгаагүй. Шалтгаанч байгаагүй. Зүгээр л хайрлахыг хүссэн зүгээр болзолгүйгээр. Тэм учраас өөрөө цорын ганц хүүгээ энэ дэлхий дээр илгээсэн гэж. Тэм учраас хүмүүс хүүдэн итгэсэн хүмүүс мөнхгүй харин мөнх хамтаа болно гэж хэлсэн. Энийг агапе хайр гэж. За үшээ фелио хайр гэж байгаа. Энэ амт нөхдийн хайр. Амт нөхдийн хайр. За дараа нь сторге гэж нэг хайр байгаа. Тэр учраас гэр бүлийн хайр. Ээж аав одоо ахын дүүс нарын хайр. Тэгээд эрос гэж нэг хайр байгаа. Тэр болохоор романтик хайрын тухай ярьж байгаа. Харин энэ дээр хэрэгсэн юм үг болохоор яг агапе хайр. Өөрөөр хэлбэл та нар бусдад ямар ч нөхцөлгүйгээр үйлчлэх гэсэн юм. Ер нь л агапе хайрын тухай ярихлаараа ингээл үнсэж үлэгдэг ийм хайрын тухай бол ерөөсөө яриаггүй. Зүр үйлддэг хайрын тухай ярьж байгаа. Шууд амиа зориулах. Есүсийн тийм ээ ирж амиа зориулсан энэ хайрын тухай ярихдаа агапе хайр гэж ярьж байгаа. Тэгэхээр бусдад та нар одоо хэрэг үйлчлэх юм өөрөөсөө тийм ээ хараагаас салгана. Өөрөөр хэлбэл энэ мах бодлого энэ хүслээ биелүүлэхээс хол болж байна. Хүмүүс итгэдэггүй хүмүүс ч гэсэн хүмүүс туслахлаараа баярлдаг. Яагаад гэвэл сүнслэг хүртэл амарж штэ ёо богино хугацаанд ч гэсэн өөрөөсөө хамаг анхаарлаа холдуулаад хүнд туслах хүн баярлж байгааг хараад баяртай байна. Тийм ээ. Тийм учраас хэрвээ та нар мах бодлого одоо амьдралдаа өөрөө ер нь мах бодлого амьдрал гэж ингэж хэлж байгаагаар ер нь Библиэлд өөрийнхөө мэдрэмжийг өөрийнхөө дур тачаалыг хүслийг юуны төрөнд тэрийг биелүүлэхийн төлөө явдаг ийм амьдралын тухай хэлэхдээ мах бодийн амьдрал гэж. 1-р Коринт 3-р бүлэг дээр бичсэн. Мах бодоор явдаг хүн, хүнээрээ байгаа хүн гэсэн ийм санаагаар ерөнхийдөө Паул хэлсэн байдаг. Тэр Христэд итгэж хүмүүс нэг талаар хуулиар явах юм бол угаасаа хэцүү. Яагаад гэвэл хуулиар бид нар бөөн шүүмжлэгчд болно. Хэрвээ хэсэг хүмүүс хуулиар бүгдээрээ ингээд анд нөхөд болцгаая гэдэг юм бол би нэгэ шүүмжлэгч бод. Чи тэгж яриа бистэй тэгсэн бидтэй. Чи ингээд зөрчичтэй. Би тэгээгүй. Би тэгсэн. Чи тэгсэн гэл юм бол. Цусан дангараг өгсөн хүмүүс болохоор тэр нь ерөөсөө хамаагүй. Шууд би биенээ зориулсан ийм одоо хүмүүс болдог үстэй тийм. Тэр хуулиар хүмүүс тийм болно. Харин энэ ч эрх чөлөөг авсан Христийн дотор эрх чөлөөг авсан хүмүүс та нар биенээ хайрлах замаар мах бодын тэр амьдралаас хол байх боломжтой болж байгаа. Өөрөөсөө хараагаа салгана. Өөртөө гэсэн зүйлээсээ холдно гэсэн. Хүмүүс өөртөө гэдэг зүйлийг амьдралдаа хийдэг боловч тэр нь жоохон буруу байна гэдгийг мэдэрдэг. Хулгай хийх, хүмүүсийг хулигдах, тийм ээ, хулгай хийж, худлаа хийж, залилж авах одоо юу гэдгийг. Буруу зүгрүүгээр амьдрах, тийм ээ. Одоо завхайрал болон худал хуурмгаар, шудраг бишээр, журам бусаар амьдрах. Ямар байдгийг
тэр хүн үедээ бол жаргалтай гэж өөрсдөө боддог ч гэсэн ер нь бол цаана буруу гэдгийг мэддэг. Яг тэгвэл махбодын хүслийг биелүүлээд ямар ч аз жаргалд хүрдэггүй хүмүүс. Тийм л учраас бурхан тэрнээс чинь эрхчлөөнд гаргаад ийг гэсэн. Тэр эрхчлөө бол бусдад хайраар үйлчлэх. Тэгэхээр мэдээж агапе хайраар үйлчлэн гэдэг үл яг эзнийг үнэхээр таньж мэдэж түүнд өөрөө хайртай болсон хүмүүс л хийхээс өөр аргагүй юм л үйлчлэлийн тухай ярьж байгаа юм л. Тийм ээ. Хэрвээ бид нар зүгээр би агапе хайраар бусдад үйлчилж гин гээд зүгээр өөрийгөө баясгах гэж үйлчилж иж бас болно шүү дээ. Тэр нь бас л нөгөө карнал буюу махбодын л нөгөө үйлдэл болж эхэлж хэрэглэгдэж байгаа. Тэгээд энэ чинь их сонирхолтой нь 15 дугаар 14 байна уу? 15 дугаар ишлэл дээр та нар нэг нэгнээ зуудаг, цөлмдөг бол та нар бие биенээ хөнөөхүй гэж болгоомжлог гэж. Энэ чинь их сонирхол Паул тэр Христийн доторх эрхчлөөний тухай ярьж ирсэн гинтхэн та нар бие биенээ хаздаг, хайрдаг, химэлдэг, зуудаг, зулгаадаг, иддэг гэсэн юм санаагаар хэлж байгаа юм л да ер нь бол. Одоо Галатийн ерөнхийдөө тэгжсэн маань. Яг л хуулиар нэгэнт амьдрах гэж байгаа бол гинт тэр дунд юу үсэх вэ гэхээр шүүмжлэл бий болдог. Тэр тийм, энэ ийм, тэр дутуу, тэр бүтэн, тэр тал, тэр сайн, тэр муу. Би цэвэрлэгээсэн чи цэвэрлэгээ хийгээгүй, би ингэсэн чи тэгээгүй. Тийм ээ? Би эзэнд үйлчж байгаа чи үйлчлэхгүй байна гэсэн ийм одоо юу гэх вэ? Би бинээ шүүмжилсэн, би бинтэй атаархсан эсвэл бүр тийм ээ. Ийм явдлууд заавал гардаг. Тийм болохоор би биендээ ховж ивзөөх, би биенийхээ хараар худал зүйл ярих, гүтгэлэг хэлэх, муу мухай зүйл хөрөх ийм зүйл болж эхэлж байгаа. Энэ нь зүйлдээ та нарыг бүр хөнөөх гэж энэ ч хэлсэн юм. Ер нь сүйрүүлэх, бүр алах гэсэн юм санаагаар хэлж байгаа. Олно гэж. Өнөөдөр харамсалтай олон Христэд итгэж хүмүүс эрхчлөөтэй амьдарч гин гэж хэлж байгаагаараа бусдыг шүүмжилж гин гэж ойлгодог. Шудраг байна гэдэг нь бусдыг хамаа намаагүйгээр олонний өмнө ичээн зовоогыг хэлнэ гэж заримдаа боддог. Тэр бол хайраар үйлчилж байгаа биш. Өнөөдөр сүүлийн үе заримдаа бид нар интернет одоо Facebook энэ төр харах юм бол заримдаа бие биенийгээ шудраг гэж байгаа юм шиг үгээр гой зөв үгээр мөртлөө айж ичээсэн аимшигтай гард оромжилсан зүйлсүүдийг олон Христэд итгэж бичиж чинь. Тэр өдгөө бүр пасторуудыг тийм ээ доромжилж бичсэн юмуд айгүй их гэж хэлж байгаа. Энийг бид нар хайраар үйлчилж гин гэж үзэх үү эсвэл их шудраг байна гэж үзэх үү? Миний бодлоор бол энэ шудраг биш. Матай номын 18 дугаар бүлэг дээр хэрвээ хин нэгэн хүний гимнүгэлтэй гэж үзвэл яах ёстой вэ гэдэг тухай ярьсан. Эхлээд өөрөө тэр хүн дээр очиж яриад босгон байгуулахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ тэр хүн сонсохгүй байвал өөр нэгэн хүнийг гэрчээр дагуулan ирж бас тэгээд чуулган дотор энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Бүр болохгүй бол гэсэн. Ийм одоо алхмууд байсаар байл шууд интернетээр олон нийтийн сүлжээн дээр итгэдэггүй хүмүүсийн нүдэн дээр шууд өөрийгөө шудраг гэж харуулахын тулд нэг талаар хуулиар эсвэл нөгөө талаар хитрхийн их чөлөөтэй гэж өөрийгөө бодсон юм хүмүүс болсон. Өнөөдөр чуулган. Заримдаа харамсалтай цуглаанууд хүртэл. Цуглаан дээр шинээр ирсэн хүмүүст гоё харагдахын тулд гадуур одоо ямар хувцас өмсөж чинь тэрэн шиг чека байхыг пастор нь боддог ч юм уу. Ямар үс тасалцтай байх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл ямар хөгжим байх ёстой, ямар одоо дүр зурагтай байх ёстой, ямар гоё концерт шиг байх ёстой дуу, магтаал дуунууд нь гэж заримдаа боддог. Хүмүүсийг тэрийгээр татна гэж боддог. Энийг бид нэр карнал гэдэг. Мах бодоор амьдрах гэж. Мах бодоор амьдрах. Тэгж хүссэн тийм чуулган дандаа тийм л итгэгчдик, тийм л хүмүүсийг заримдаа төрүүлдэг. Яг л хүмүүст сайхан харагдмаар байна. Хүмүүст зөв гэж хэлүүлмээр байна. Хүмүүст сайхан гэж харуулмаар байна. Тэгэд энэ явцдаа Бурхныг өөрөөсөө тэнэг гэж заримдаа боддог. Бурхан уучлчих юм чинь гэж. Бурхан хүнээс дутуу бодсон байна гэж байх уу? Биднэрт хуурагддаг бурхан мөн үү? Тэгээд энэ
илж байгаа та нар зуудаг цөлмөдөг хэрвээ байх юм бол гэж Галатийн нэг талаар тийм байсан бололтой харагдаж байгаа. Би бинэ зуудаг цөлмөдөг. Би бинэ хаздаг, хайрдаг. Зүгээр байлгадаг. Өнөөдөр хэрвээ та нар хуваагдсан, хаздаг, хайрдаг цуглаан энэ байна гэж хэлэх юм бол би тэр цуглааныг мэдгүй ч гэсэн би юуг мэдэх вөхлөөр мах ботоор амьдрагчдаар дүүрсэн цуглаан байна гэж юу хэлж чадна. Би биндээ үйлчлэх гэхээс илүү би бинээрээ үйлчлүүлэхийн тулд гомдолдог хүмүүс болцсон байна гэсэн үг. Тэгээд хэрвээ хин нэгэн Христэд итгэж хүмүүсийн хамт олон хагарж гэн бутарж гэн гэж хэлж байгаа бол бид нар юуны төрөв юуг ойлгох ёстой гэвэл би энд байх ёсгүй гэж л бодох ёстой. Бурхны чуулган бол хазас хайрдаг биш харин ч хүмүүсийг урайлахнаар хүлээж авдаг. Бурхны хайрыг харуулдаг. Тэр хүмүүст үйлчилдэг ийм газар байх хэрэгтэй. Бид нар хүмүүсийг сайн болгож чадахгүй, Бурхан л болгож чадна. Бид нар хүмүүсийг зөвхөн хүлээж авах үүрэгтэй болохоос биш өөрчлөх үүрэг байхгүй. Бурхан л өөрчлөх боломжтой. Тэгээд Паул ингэх юм бол тэрвэд их юм бол маш аюултай. Энэ бол хөнөөх, сүрүүлэх аюултай гэж хэлж байгаа. Бурхны чуулганыг сүрүүлэх аюултай. Бид нар заримдаа харамсалтай нь энэ заримдаа сондог. Зарим цуглаанууд хуваагдсан байна гэж. Зарим цуглаанууд хоорондоо хэрүүлхийгээ салаа явчих. Өдөрдөгч нь хоорондоо таарахгүй хэрүүлхийгээ алга болчих гэж. Тэгээ сүүлдээ цуглаан нь хийгдэхэж бүр бараг болцсон. Паулийн хувьд бол энэ бол жинхэнэ махбодоор амьдрах амьдрал. Тэр урд нь тэр ямар сайхан хий, ямар сайхан магтаал дуулж, ямар сайхан зүйлсүүдийг босгосон нь хамаагүй болж. Тэгээд одоо Паулийн чи хэлэх гэж байгаа зүйл юу? Мах бодлого амьдрал гэдэг бол нөгөө хүмүүсийн миний яриад байгаа сайн мэдэг буруугаар ойлгож байгаа тэр мах бодлого амьдрал гэдэг бол хөнөөлтэй, аюултай, буруу. Харин та нар мах бодлого амьдралаас хол бай гэвэл дураараа ажиллах биш харин ч яах вэ гэхээр хуулийн амьдралаас хол бай гэвэл дураараа ашиглаж тэр мах бодлого болох биш. Өөрийнхөө хүслээр дураараа юм хийх биш харин бусдад үйлчлээ өөрөөсөө анхаарлаа холдуул гэж хэлж байгаа юм бол чи ер нь юмны төв биш тийм ээ нарциссист гэж нэг үг өгдөг шүү дээ өөрийг ертөнцийн төв гэж ойлгодог хүмүүс байдаг. Бүх хүмүүс надад үйлчлэх ёстой. Бүх хүмүүс намайг анхаарах ёстой. Бүх хүмүүс миний одоо бодсноор байх ёстой гэж боддог хүмүүс байдаг. Тийм бол биш ээ гэж. Харин ч та нар өөрөөсөө холдвол тэгэх юм бол та нар мах бодлого амьдралаас холдно. Өөрөөсөө анхаарлаа холдвол бусдад үйлчил. Тэр агапе хайр гэж юу юм? Яг тэрүүгээр бусдад үйлчлэхийг хичээх хэрэгтэй гэж. За нөгөө талаар мах бодлого амьдралаас одоо хол байх өөр нэг одоо боломж нь юу вэ гэхээр энэ хоёр мэдээж хэрэг хоорондоо холбоотой л да. 16 дугаар ишлэлээс харах юм бол сүнсээр яв гэж хэлсэн. Яг нь Библиэр сүнсээр яв гэж хэлж байгаагаар байх тухай ярьж байгаа юм бол орших тухай ярьж байгаа. Сүнсээр яв гэж. Мах бодоор битээ яв, сүнсээр яв гэж. Бид Христийн эрх чөлөөнд бид нар гарсан хүмүүс тэр эрх чөлөөгөө сүнсээр авч явах хэрэгтэй. Болохоос мах бодоор авч явах гэж. Зүгээр хуулиар тэр бичгээр биш сүнсээр авч явах хэрэгтэй. За тэгэх юм бол та нар махбодын хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж. Энэ хоёр эсрэг болж ерөнхийдөө харагдаж байгаа. Тийм ээ. Өөрөөр хэлбэл нэгэнд нь бид нар орон зайг бол нөгөөдөд нь тэр орон зай байхгүй болно. Бидэрт нэг л орон зайтай нэгийг нэгээр нь дүүргчүүл нөгөөх нь байхгүй болчихно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар одоо цагаан сараар аягүй сайн мэдэн тийм ингээд буу зидэрээ яа сая зөндөө айл дээр орсон чи дүүрчлээ одоо надад одоо орох заалга тийм ээ. Хэрвээ та нар намайг гэртээ уурал тэгээд амар их хоолунд бэлтцсэн байсан. Би замаараа нэг бууцны гонцонд ороод 10 хушуу идчихэл ороод ирвэл яах вэ? Угаасаа тэр хоолыг чи идэж чадахгүй хижнээ бүдүүн тарган жигсэн тэр чинь орон зай байхгүй болчихно. Тийм шүү дээ. Тэрнтэй адилхан хэрвээ та нар сүнсээр дүүрсэн явах юм бол мах бодод чинь орон зай байхгүй болно гэж хэлж байгаа юм. Махбодоор яах вэ? Махбодоор ингээ бодоод сэтгэл тэр орон зай тэр цаг хугацаа чинь байхгүй болно. Сүнсээр хэрвээ явах юм бол гэж. Тэгэд
Паул гэж зүгээр тэгвэл сүнсээр л явчих юм бол амаг зүйл сайхан болчих юм уу гэж зарим хүмүүсд үгүй тийм амархан бол бас биш. Паулын чи юу гэсэн гэхээр сүнс махбод хоёр хоорондоо дандаа тэмцэлдэж идэг гэж хэлж байгаа. Энийг заримдаа бид нар хар нохоо, цагаан нохоо гэж зүйрлэлээр ярьдаг. Бид нар нэг талаар хуучин махбодтойгоо байхдаа бол бид нар өөрийнхөө махбодыг тэжээх хүслээр дүүрэн байсан. Идэж уух, авч долоох, идэх тийм ээ уух одоо юу гэдэг? Хураах одоо өөртөө юу байж болох вэ? А гэтэл Христэд итгэсний дараа бид нар өөр нэг хүслийг авсан. Тэр нь болохоор Христийн дотор Бурхны тааламжид амьдралаар амьдрах. Тэр амьдрал нь үнэндээ бид нар жинхэнэ баяр хөөр, жинхэнэ аз жаргал, жинхэнэ сэтгэл хангалуун байдаг өгдөг ийм амьдрал байна. Энэ хоёр хүсэл хоёулаа хамт байгаад идэг. Итгэж болчихлоор бидний хуучин хүсэл ингээд алга болчихгүй. Итгэж болохоор биднэрт тэр хуучин хүслээ ялах чадварыг Бурхан өгч байгаа хамт. Тэр эрх чөлөөгөөр амьдрах боломжийг Иесус одоо биднэрт хамт өгж байгаа. Тэр дуудлагада. Хэрвээ бид нар цагаан нохоогоо тэжээгээд байвал сайныг нь ялуулаад байна гэсэн үг. Хар нохоогоо тэжээгээд ах юм бол бид нар муугаал ялуулаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бидэрт одоо нэг талаар одоо ийм одоо free will гэж ярьж байгаа юм бол да. Ийм чөлөөт сонголт нь биднэрт одоо үлдсэн гэсэн үг. Бурхны тэр өгсөн тэр сайхан цав цагаан ариун амьдралыг тэжээгээд ах уу? Эсвэл хуучин л нөгөө нэг биднийг боолчлол, биднийг дөнгөлөөл, биднийг булан болохгүй болгоод ирсэн нөгөө амьдралаа буцаж хараад энэ нэрэ гоё шүү. Заримдаа яах вэ гэж бодоод тэр лүгөө өсөж ороод ах уу гэдэг ийм сонголт бидэрт өгч. Цагаан нохоогоо хооллох уу, хар нохоогоо хооллох уу? Энэ сүнс болон махбод хоёр хоорондоо дандаа эсрэг байдаг. Ерөөс айл алийг баярлуулах боломж байхгүй. Есүс хэлсэн. Та нар хоёр эзэнтэй байж чадахгүй. Бурхан болон маман буюу одоо шунал мөнгөний эзэн хоёр та нар зэрэг бол үйлчлэх боломж байхгүй гэж хэлсэн. Нэгэнд нь үйлчлэн нөгөөдгийг нь гомдоно. Нэг нь баярлуулна, нөгөөдгийг нь уурлуулна. Алийг бид нар уурлуулмаар байна. Алийг бид нар баярлуулмаар байна гэж. Нэг талаар бид нар хайраар үйлчлэхдээ бид нар бас сүнсээр явахдаа ийм одоо нэг талаар сонголтыг хийж гэнэ гэсэн утгатай л да үргэлж. Яг л бидний төрөлхийн дефолт байдал бол өөрийгөө л бодох. Тэр бол бид нар хинээрч зарлахгүй. Аюу сайн мэдж байгаа. Тийм учраас хуучин гэрээн дээр хүртэл өөрийнхөө адил хөршөө хайрлаг. Энэ хоёр хоёулаа зэрэг явж байгаа байхгүй юу? Хүн өөрийгөө хайрладаг шиг бас хөршөө хайрлах юм бол Бурхны хуулийг дагах боломж байна. Тэгэд их сонин энэ 18 дахь ишлэлийн тэр төгсгөл дээр хэрвээ сүнсээр өдөрдөх юм та нар хуулийн дор байхгүй болно. Эс болно гэж. Тэг яг хөө цаашаа үргэлжлүүлээд тэгвэл хууль ямар ч хэрэггүй мүү гэдэг талаас нөгөө алдарт 22 дугаар ишлээс хойш нөгөө ишлэл маань ирж байгаа. Галатын 5-ын ариун сүнсний үр жимсийн тухай дараа нь бид нар ярилцсан. Христэд итгэгч хүмүүс тэгэхээр нэг талаар бид нар тэр махбодлог байдлаас нөгөө нэг өнгөрсөн 7 хоног бид нар ярьсан. Ийм хатуу, бүр залхсан, итгэлийн амьдралд ингээд дарамттай юм шиг болсон, ядарсан байгаа бол та хуулиар амьдарч байна гэсэн үг. Хэрвээ та нар зүгээр л дураараа амьдарч байгаа бол дуртай ямаа хийгээл Есүс намайг уучлчих юмсан гэд Бурхныг молгоогээ бодцсон амьдарч байгаа бол махбодлог амьдралаар амьдарч байна гэсэн үг. Энэ хоёрын аль нь ч биш. Энэ одоо Паулын чийлж. Та нар өөрсдөө ингээ бодоорой. Тийм ээ? Хэрвээ та нар хуулиар амьдарч байвал буцаад нөгөө боол руу орцсон байна. Яг одоо Есүсийн эрх чөлөөнд амьдрахгүй байна. Харин эрх чөлөөтэй байна гэд нөгөө тал руу саваад дураараа аашлаад махбодод ижиж байгаа бол эн чинь бас буруу. Та нар юуг тижих ёстой гэвэл сүнсээр явах тэр өөрөөсөө махбодоосоо хол бусдад үйлчлэх, хайраар үйлчлэх энийг та нар сонгож ижил яг жинхэнэ одоо Христ итгэлийн эрх чөлөөнд та нар явна гэж Паул хэлж байгаа. Есүс баригдсан тэр шөнөө нөгөө Гецмэн цэцэрлэгт залбирдаг. Тэгээ нөгөө Петр болон Зебедийн хоёр хүүг ойрхон байлгаад надтай хамт залбираач гэж хэлсэн. Тэгээд хэд алхам
энэ урд очиж залбирчаад эргээ харна нөгөөдөө унтцсан байсан. Шүн дунд болцсон байсан. Тэгээд нөгөөдөө чинь сэрээгээд цаг ойртож байна. Та нар тамаас сэрэмжтэй бай. Надтай залбираач гэд. Дахиж очиж залбирчаа буцаад ирсчээ. Дахиад унтцсан байсан. Тэгээд Есүс тэдэрт юу гэж хэлдэг вүлээ? Та нарын сүнс бэлэн. Гэхдээ махбод чинь сул дорой байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Христэд итгэж хүмүүсийн ерөнхий төрөх байдал ерөнхийдөө тийм байх гэдэг. Би бусдаа Бурхныг алдаршуулсан амьдралтай баймаар байна. Би станараа алж хөмөр байна. Би станараа эзнийг алдаршуулъя. Би нэрээ гэж бодоод идэг. Нөгөө сүнс нь бэлэн. Махбодон дорой. Яг л бид нэр махбодоо гол нь хооллоод идэг. Тэрийг өсгөх хэрэгтэй гэдгийг заримдаа бид нар мартцсан байж. Өөрийнхөө хүслийн юмыг аль болохоор төрүүлээд тавьдаг. Бид нар бүтэн сайнны өглөөгнөөс харна шүү дээ. Өглөө босоод заавал завхарах юм уу, цуглан орох юм уу гэж толгоонд нь бодогдвол яах вэ? За эхлээд завхарчи. Амжуул цуглан орё гэж бодвол махуудаа төрүүлээд ерөнхийдөө тижижээл гэсэн үг шүү дээ. Ерөөс жижиг юмнаас хамгийн юм эхэлж байгаа. Жижиг юмнаас. Тэр Паулийн одоо тэр хүмүүсийн нөгөө буруу ойлголтыг засж байгаа энэ юу бол нэг талаар толгой эргүүлэхээр гэхдээ нөгөө талаар маш тодорхой энэ ч хэлж байгаа. Сүнсээр бид нар өдөрдуулж, сүнсээр бид нар явна гэдэг. Бид нар сүнс дотор явна гэдэг бол Бурхны хүсэл тааламжийг биелүүлэхийн төлөө тэр хүслийг нь хооллохын төлөө явна. Бид нар үнэндээ бол өөрийгөө л хооллох дуртай болохоос өөрөө л бусдыг хооллох дурггүй. Гэхдээ мах бодлыг амьдрмааргүй байвал хэрвээ бид нар хуйлаас бас хол баймаар байвал жинхэнэ эрхчлэн дотор нөгөө баяр хөөр гэж юу вэ гэдэгтээ тэр аз жаргалыг авч амьдрмаар байх юм бол бид нар сүнсээр явах хэрэгтэй. Бусдад хайраар үйлчлэх хэрэгтэй гэсэн. Амен. За тэгээ бүгдээ хамтдаа залбирцгаая. Эцний өмнө. Тэнгэрлэг эзэн танд баярлалаа. Тэгээ өнөөдөр та өөрийнхөө үгийг биднэрт бас өгч биднийг бас ятгсан учраас танд баярлалаа. Их эзэн бид нар өөрсдийнхөө эрс сэтгэлийн амьдралд бивинэ зуудаг, чөлмөдөг, хаздаг, хайрдаг ийм нөхцөлтэй байгаа бол та биднийг тэр нөхцөл байдлаас, тэр анархист байдлаас, тэр ирээд цэрэггүй байдлаас биднийг чөлөөлж өгөөч гэдэг насахгүй байна. Бас бид нар бас хуйлаас болж бусдыг шүүмжлэгчд болсон байгаа бол бас тэр байдлаас бас биднийг чөлөөлж өгөөч. Харин яг тэр дунтлын яг хамгийн зөв байрлал болох хөршөө өөрийн адил хайрлж үйлчлэх сүнсээр явах тэр амьдралыг та биднэрт бас зааж ойлгуулж мэдрүүлж өгөөч танаас гуйж. Эзэн Есүс энэ бүгдийг таны нэрээр гонжилбарлаа. Амен.